боловсрол. Шинэ хар хором хотод бүсийн хүний нөөцийг бэлтгэх сургалт, эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн цогцлборыг байгуулж, бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан, аймагуудын мэрэгжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлж, Баянхонгор аймагт салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн бааз байгуулна. За ингээд аймаг орон нутаг бол хөгжихийн тулд ерөөсөө хамгийн чухал зүйл бол ерөөсөө хүний нөөц. Одоо ажиллах хүчин, одоо мэдлэгтэй чадвартай болсон хүчин чухал байгаа. За энэ боловсролын салбар дээр бид одоо ямар одоо ялгамжтай байх юм бэ? Аль аймаг нь аль бүс нь юугаараа одоо бас онцлог байх юм бэ гэдэг зүйл чухал гэж харж байгаа. За үүний илэрлэл нь Аранга аймаг маань анагаах ухааны шинжлэх ухааны чиглэлээр, за Баянхонгор аймаг маань хөдөө аж ахуйн чиглэлээр, за Үр хангай аймаг маань шинжлэх ухаан технологийн их сургуулийн салбаруудыг бол ойрын жилүүдэд бол одоо хангай бүстэй байгуулах юм томоохон зорилтыг бол одоо бид бүхэн тавиад ажиллана. Тэгэхээр эхний ээлжинд бол яг хаар Аранга аймагт бол анагаахын сургуулийн харьяа, соёлохын сургууль, сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн туслах үйлчилгээний зохицлоо байгуулагдаж байгаа. Энэ бол одоо хангай бүсийнхаа эрүүл мэндийн салбарын одоо эмч совилогч болон тусгай мэрэгчлэлтүүдийг хангах одоо энэ одоо бодлого хэрэгжинэ гэж харж байгаа. Энэ залуучуудыг одоо бид нэг бэлтгэх хэрэгтэй. Тийм учраас одоо энэ гадаадын одоо том ихтэй сургуулиуд ч гэсэн манай Баянхонгор аймаг шууд харилцаагаараа оюутан залуучуудыг сургаж эхэлж байгаа. Одоо шинэ одоо Гансуу мужид гэхэд одоо манай Баянхонгор аймгийн 20 залуучууд одоо сэргээгт гэрчимгч болон одоо олон улсын менежмент одоо энэ барилгын салбарын одоо мэрэгчлэр, инженерийн мэрэгчлэр яг одоо суралцж байна. Энэ нь бол одоо 100% тэтгэлгээр зөвхөн одоо хоёр орон нутгийн хоорондын харилцаагаар ингээд яваад эхэлчихлээ. Энийг цаашдаа бид нар одоо бас хөгжүүлэх ёстой. За үүний үр дүн ирээдүйд одоо бий болох шинэ хар хором хот, за мөн хангай бусд ирээдүйд одоо хэрэгжих нь уул уурхайн томоохон төслүүд дээр шаардах болсон хүчнүүдийг бол энэ дээрх сургуулиудаар бид бэлтгэж явна гэж тооцож байгаа.